Өчигдөр бас байнгын хорон дээрч сайд бас тэгж хариулаад ирсэн. Өнөөдөр ч бас 2-3 удаа энэ ковидын үед айгүй хэцүү болцсон байсан. Бараг сарын дараа асуудал үүсэх байсан. Үгүй шүү. Ерөнхий сайд тэр үед одоогийн ерөнхий сайд юу улсын тэргүүн ерөнхий сайд ээжсэн. Та бас тэр үед бол юунд их хурал байгаагүй л дээ. Бид нар ажлаа хийж ирсэн шүү. Сайдаа. Тийм. Тэгээ бид нар тэр чинь хийж ирсэн. Тэгээ тэр наад гурилын чинь бид нэр ямар ч байсан нэг хэд хэдэн одоо сар болох тэр урьдчилсан бэлтгэл ажлаа хангацсан байсан гэдгийг хэлье. Тэгээ ковидын үед нэг айхтар ангал руу унжсэн юм шиг дахин итэд дуртаад байгаараа гэдгийг бас танд хэлье. Хоёрдугаар зүгээр инквайри сайд би бас өчтөр очиж зүгээр чихэнд нь бас хэлсэн. Энэ гишүүд чинь зарим нь авах зүйлүүд яриад байхад нэг үгийн сандаа санал нэг байна гэдэг үгтэй болол та. Санал нэг байна таны зөвшөөрөлтэй тэр одоо энийг тусгаад авъя энэ гэдэг. Ийм одоо та одоо надаас илүү туршлагатай парламент ч хүн энэ дээр одоо гэдэг энийг хүмүүсийн энэ хилцүүлэгч нь энийг чи сайжруулах гэж л явж байгаа юм тест. Тэгэхээр энийг бас нэг зөв талуудын тусгаад авах хэрэгтэй. Би өчигдөр бас хэлсэн танд тий баярлалаа. Одоо сурж байгаа танд их маш их баярлалаа. Сайн суралцж чинь шүү. Тааш туршлагатай хүн л дээ тий. Тоглоом шохоо хийж байгаа бол эвгүй шүү тий. Зөв үлээж авах шүү дарга. Тэгээд дээрэс нь би танд анхааруулж хэлж байгаа. За энэ Европын холбоо таны жишээ аваад байгаа Японч гэдэг юм уу? Энэ ингээд тэр одоо нэг дэмжих салбараа ингээд маш олон жил дэмжиж явах эдийн засгийн хувьд л одоо үнэхээр боломжтой чадaltaй улсууд чинь нэг салбараа олон жил дэмждэг байхгүй юу? За байхгүй юу гэдэг хэрэгэлчлээ уучлаарай. Тэгж дэмждэг. Гэтэл тэгээ манайх өөрөө ямар эдийн засагтай ямар төсөвтөө хичнээн жил алдагдaltaй төсөвтөө явж байгаа улс үлээ. Тэгээ хэдэн жил дэмжих ёстой юм бэ гэдгийг анхаараарай да. Дэмжинэ гэдэг дээр нь бол би эсрэг зүйл алгаа. Дэмжих ёстой. Өчигдөр ч гэсэн байнгын орон дээр энийг би 2-3 удаа танд хэлсэн. Тэгээ хамгийн гол нь хөлийн наан үнэтэй. Бид Монгол улс үнэтэй улс болж болохгүй шүү. Тэгээ хөлийн цаана хямдхан бүх юм хөлийн дотор үнэтэй. Хүнс бүгдөө Монгол дотор үнэтэй хөлийн цаана хямдхан одоо бензин дос одоо энэ цемент арматур бүгдөө Монголд үнэтэй хөлийн цаана хямдхан ийм байвал одоо бид тог цахилгаанч үнэтэй. Тэгэх юм бол бид юугаар ч өрсөлдөж чадахгүй шүү. Ийм байж бол болохгүй. Зөвхөн зөв голдрогоор явж байгааг төрийн дэмжлэгээр одоо дэмжиж чинь гээд энэ зөв явж байгаа салбарыг унагдаг шүү. Тэгээ цаана дараа нь дандаа төрийн дэмжлэг хүлээдэг. Хэрвээ төрийн дэмжлэг байхгүй бол наад хүмүүс чинь ерөөсөө ямар ч ажил ямар ч юм нь явахгүй болчих вэ гэж санаа зовж байгаа. Зөв голдрогоо оруулна гэж явж байгаа нь зөв байх л та. Гэхдээ таны жишээ авж байгаа та өчтөр Японыг авч илээ, Европын холбоог авч илээ. Энэ улсууд чи эдийн засгийн хувьд ямар чадвартай. Хаанаас мөнгө олж байгаа вэ? Энэ бүх зүйлийг анхаарах хэрэгтэй гэдгийг би бас өчтөр хэлсэн. Тэгээ өчтөр би тодорхой хариултуудаа авцсан л та. Гэхдээ би бол энэ гурилын үн ингэснээр хэд өсчих вэ гэж ингэчүүдийн болгоомжилж байгаа зөв шүү. Ингээд одоо намар их одоо энэ одоо бидний валют гэж одоо валютын нөөц үнэхээр хэцүү байгаа үед энэ бас том асуудал үүсчих үү дээ гэдгийг хүмүүс санаа зовж хэлээ. За, Жамблын Ганбаатар гишүүн санал хэллээ. Жокгүй алдарч охлон гишүүн асуулт.